Дэлхийн түүхэнд үйлдвэрээ дагсан хотууд 74-өөс 78 4 жилийн дотор ер нь Эрдэнэтийг бол муу хэлтэй хүн байдаг юм Монгол байхгүй шүү дээ. Яагаад гэвэл тэр Вашингтон тэнд уулзалт хийгээд 2000 оны залууст бичих захидалгээд ингээ уншижсэн юм аа ер нь. Утган бэлэг захирал хурц ирээд 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө осурлаад. Тэгээ өнөөдөр бол ахаад 50-60 жил ажиллах юутай болж шүү дээ. Турк өгдөг хүн бол яг тэндээ бол нэг зөвлөлтийн талын доогоол удирдлагын байсан учраас бол энэ тэр чигтээ Эрдэнэтийг магтаж байгаа юм байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хэдэн жишгээр аваад үзэх юм бол бид өнөөдөр энэ 50 жилийн огаар яг хоо жоохон хэтрүүлж өнгөрч хэлэхэд бол Эрдэнэтийн одоо нохооч намайг андахгүй гэдэг шиг юм байна шүү дээ. Тэгэхээр зэрэг би хацтай байгууч тун хацтай. Түмний нэг зураг контент. За миний нэр Буучавгийн Батмагна Мажимбо гэдэг. Гайвалтай аймгийн Тонкол сумын харьяат 1951 онд төрсөн. Тухайн үеийн одоо монголчуудын яг л одоо сургууль сурсан байдлаа дээшээ явж байгаа байдлыг яг тэрний одоо гоё усаар хагаад 1976 онд зөвлөлт бод усад 6 жил суралцаад уулын инженер баяжуулагч мэргэжлээд 1976 оноос өнөө хүртэл Эрдэнэтийн уулан баяжуулах үйлдвэр Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байна. 1976 оны 6 дугаар сард диплом хамгаалсан. 7 сарын 1-нд Улаанбаатарт буусан. 7 сарын 2-нд Эрдэнэт буусан. 8 сарын 3-наас Эрдэнэт үйлдвэрийн сургалтын төвд багшаар ажиллаж гисэн. Ингэж одоо Эрдэнэт үйлдвэрт даяарсан. Тэр үед чинь 1970-ад оны үед чинь бол одоо Эрдэнэт үйлдвэрийн тухай Эрдэнэт үйлдвэр ирээдүйд одоо ийм үйлдвэр ийм хот байгуулсан тийм одоо юу гарцсан байсан тийм үү? Тэрний дагуу бол одоо анхны мэргэжилтнүүдийг бол Эрдэнэт үйлдвэрлөө явуулж ирсний одоо үр дүнд 76 онд одоо энд хуурдаг геолог улуурхан яамны төмтөр хурц ирээд ажиллаж ирсэн байгаа. Намайг ирэхэд бол их бүтээн байгуулалтын бол нэлээд тийм өрнөн үедээ орчихсон улаан баяжуулах үйлдвэрийн объектууд энэ одоо төрүүчийн бол байгуулж ихэлсэн хот Эрдэнэт хот маань бол Эрдэнэт Улаан аймгийн Эрдэнэт хороо гэдэг манаас ангижраад улсын статустай хот болоод ингэж хөгжүүлсэн ийм үе. Тэр чигтээ бүтээн байгуулалт. Ерөөсөө энд бол ерөөсөө тэр төмөр зам, цахилгаан, барилга байгууламж, анхны сургууль, анхны одоо зэхүүд тийм үү анхны одоо соёл нийтийн байгууллагуудын барилга байгууламж ерөөсөө бүх юм эхэлж байсан. Бүтээн байгуулалт бол 50% дээр явж байгаа гэсэн үг. Тийм л одоо үе байсан. Болсон хүчний бэлтгэх тийм үйл ажиллагаа эхэлсэн байсан. 74 оноос эхлээд бол эвлийн илгээлт ирсэн залуучуудыг зөвлөлтийн барилгачтай зөвлөлтийн мэргэжлэнд ажиллуулж байсан. 74-5 оноос эхлээд яг ижил төрлийн зөвлөлтийн байгууллагууд очиж ажиллуулсан. Хажуугаар нь манай Эрдэнэт үйлдвэрт сургалтын төв за мөн мед молибден стрын удирдах газрын дэргэд барилгын мэргэжлийн ажилтныг бэлтгэх сургалт төгссөн комбинат зэрэг ажиллаж байсан. Энэний үр дүнд бол бид нар юу үзсэн бэхээр зэрэг чинь 78 оны 12 дугаар сарын 14-нд Эрдэнэт үйлдвэр ашиглалтанд ороход аль хэдийн бүрэн бэлтгэгдсэн мэргэжлүүд бүгд байж байсан. Энүүгээрээ бол Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийн болсон хүчний бэлтгэх үйл ажиллагаа бол тухайн үеийн одоо тэр төрийн бодлогын үр дүнд маш их зөв явж байсныг үр дүн гэж одоо үзэж байгаа. Эрдэнэт үйлдвэр яг ашиглалтанд орлоо, коноп дарлаа. Хүн сургах шаардлага байхгүй. Хүнийг сургах гэж илүү цаг шаардлага байхгүй. Бүгд бэлтгэгдсэн байсан. Үйлдвэр 78 он 12 сар 14-нд ашиглалд орсон шүү дээ. Тухайн үед бол 78 биш. 92-3 жилийн дараа гэж ярьдаг байсан.
78 оны 12 дугаар сарын 14-ний чинь яг өнөөдөр ингээд нарийн аваад үзэх юм бол тэр мед молибден удирдах газрын дарга Чекшоо гэдэг хүний гайхамшигт удирдлагын үр дүнд хугацаанаас өмнө ашиглалтанд орсон гэсэн ийм нэр явдсан шүү дээ. 80 онд шахуу байсан биш үү? Төлөвснөр болоод одоо хар зургаар аваад үзсэн бол. Гэхдээ тэр хүн бол 4 хүн жилийн дотор хоттой үүдүртэй болсон хүчний бүрэн бэлтгээд тийм үү? Энэ бол гайхамшиг л да. Тийм учраас энэ одоо Эрдэнэтэд аргагүй л одоо 20 дугаар зууны манлай бүтээн байгуулалт нэрлэгээс өөр арга байхгүй. Монголын ард түмний өстө аз олж ийз олж өстө энэ үйлдвэртэй болсон явдал бол одоо энэ монголчуудын хувьд бол энэ Эрдэнэт үйлдвэр бол энэ үнэхээр бол энэ юу гэдэг юм та энэ маш их одоо тийм азтай эзтэй тийм л одоо үйл явдал болсон. Эрдэнэт хот яг хотыг хаана байгуулах вэ гэдэг. Зөвлөлтийн мэргэжилтнүүд энэ одоо тэр үед бас хялбархаанаа бодоод говьд төлөвлөж туулж исэн байлээ шүү дээ говьд. Манайхан болохоор зэрэг чинь нөгөө яг нөгөө Монгол ёсоо бодоод салхины одоо нөгөө баруунтал тийм ээ энэ зүүн талд чинь тоошоор яа салхин гин дээд талтай байсан дэргээд тэгээд ингээд маргалдаад болдгоо. Тэгээд бажил фабрикийн ерөнхий төслийн удирдагч Леоно гэж хүн байсан. Одоо нас орсон л да. Тэр хүнээс асуусан байгаа. Тэр хүн бол нөгөө хот байгуулалтын үйлдвэр дагсан хот байгуулалтын том мэргэжилтэн байсан байгаа. За Леоно Борис Павловичийн үг сонсъё гэдэг. Тэгээ Леоно хэлсэн байгаа. Дэлхийн түүхэнд үйлдвэрээ дагсан хотууд яг үйлдвэрийнхээ хажууд байсан хотууд дандаа сүнжөөсөн түүхтэй. Энэ урд уулын юу чинь номд нь тоосны дорж ирнэ. Энтэй талд байгаа энэ хаягдлын аж ахуйн шинэ өөр ус тос шинэ энэ орж ирнэ. Хот байхгүй болно. Тэгээд энд сонгосон байгаа. Энд сонгоод одоогийн тэр Марксийн гишүүтэй барилга шүү дээ. Тэрний урд тард газар сонгоод та хороо захиргааны анхны дарга манай Чөндөнгөө байсан. Одоо энэ орон нутгийн засаг захиргааны гол хүн та хадах гэсэн байгаа. Тэгээд тэнд хатгсан гэж байгаа шүү. Тэгээд тэр хатгсан дээр нь здесь будет социалистический город Эрдэнэт гэж бичээстэй самбар байгаа. Анхны хот чинь бол 12 микрорайон. Микрорайон болгон 5000 хүнтэй. Сургуультай цэцэрлэгтэй бүх боломж одоо ингээд 1 2 3 4 5 6 микрорайон бариад одоо зөвхөн бариад явлаа шүү дээ. Энэ яг одоо тэр үгээр явж байгаа. Хэрвээ 12 барьсан бол тэгээ яг хуу социализмын одоо тухайн үеийн тэр төлөвлөгөөр бол 12 микрорайонтой 60,000 хүнтэй ийм л одоо байх байсан. Тэгээ 90-ад оны үйл явдал одоо яг нийгэм өөрчлөгдөв, систем хэвээр байсан бол баригдах байсан байх. Энэ явах байсан байх. Хоёр нь яг болох ёстой болдгоор боллоо гэж одоо бодсон. Өөрөө одоо арга байхгүй. Ягаад гэвэл чинь нийгэм тэр чигээр өөрчлөгдсөн. Тухайн тэр бидний одоо байгуулж явах систем бол тэр чигтээ байхгүй болсон байх шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь бол дараачийн өөрчлөлтөнд бол явж энэ Эрдэнэт үйлдвэрийн үр дүнд энэ Эрдэнэтийн бүтээн байгуулалтын үр дүнд Эрдэнэт хотынхон Эрдэнэт үйлдвэрийн тийм одоо айхтар хэцүү ер нь мэдрээгүй шүү дээ. Би одоо хүртэл юу ч мэдрэхгүй байгаа. Болдгийн болдгоор өнгөрөөд хийдэг юм хийдгээрээ л одоо өнгөрсөн гэж одоо бодож байгаа. Яг Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол тэгэхээр зэрэг энийг би бодохдоо бол Эрдэнэт үйлдвэрийг өдөрцөн удирдлагын одоо тэр менежмент аль ч үед их зөв явсан учраас энэ хүндрэлийг бол ер нь Эрдэнэт хотынхон төдийлөн амсаа гэж бодож байгаа шүү дээ. Эрдэнэт хотынхон амсаагүйгээр барахгүй Эрдэнэт хот ажиллаж байсан бид мэтийн улсууд бол хөдөөнөөс гадаанаас ирсэн нийгмийн одоо хэцүү байдал орсон асар олон хүнийг бол тэжээсэн, тэтгэсэн тэрний үр дүнд бол энэ
Олон хүний бол амьдрал бол сайхан дээшсэн гэж бодож байгаа шүү дээ. Ийм л юм байгаа. Юу гэдэм та одоо нэг судалгааны объект болгоод ингэ судах юм бол эндээс их юм гарна шүү. Одоо тэр Рамбаштай. Тэр ингээд яасан бол тэмдэг байстай 82 онд нэг юу консмодын 60 жилийн ойгоор их том байсан. Тэрүүгээр 3 уулзалт хийгээд тэр Вашингтон тэнд уулзалт хийгээд 2000 оны залууст бичих загталгээд ингээ уншиж юм аа ирнэ. Тэгээд тэр уншиж явах үед бол 2000 он хүрдэж заач байна гэсэн ухааны бодоо зогсчихсэн шүү дээ. Энэ одоо тэнд хүрэх юм уу яах юм бэ? Загтлыг одоо зүгээр би энэ музейны нөхдүүд ингээд энэ эвлийн ажилтнууд хилээд байдаг байхгүй юу? Та нар тэр аюу энэ топи мопиг нэг суулаад үзээд гэж нэг юм байна өдр гэж. Тэр дээр нь бол яг нэг консмодын нэрийн судамжгээд хаяг хатцсан байсан юм аа. За энэний цаана байж магадгүй шүү гэж байсан. За 90 тэгээ тэр үе чинь шүү дээ. Олон байгууллагуудад бол ер нь 2000 оны залуус дэлгэц загталгээд байна шүү дээ. Атрахын хүртэл хийж байсан, барилга шид хийж байсан. Олон газар тийм арга хэмжээх явагддаг байсан шүү дээ. Гэсэн 2000 оны залуус таах хүн тэгээд. Манайх ч одоо Говьлт аймгийн Тонксум яг тэр нэг хятад хэл дээр байдаг байхгүй юу? Тэгэл би бас яаж яасан. Тэг чинь нөгөө Монгол хятадтай хятад зөвлөлтөөр харьцаа чинь нэлээд муудсан үе байсан шүү дээ. Тэгээд би тэр нутгийн ах トゥ нараас асууж яасан. Та нарын одоо энэ уулын цаанаас хятад ороод ир гэж айхгүй байна уу гэж асуухгүй юу? Тэгсэн чинь гүй биднийг юу гэж таах юм те. Бидний дээгүүр сумаа тавиад эрдэнтэр л ууштай. Харин та нарын төлөө бид нар санаа зовж ирж шүү. Бас мундаг байсан байгаа шүү тэр. Зүгээр жирийн марчин. Тэг чин би болохоо зэрэг чин эндээс довтох юм бол хамгийн түрүүнд та нар одоо балах юм байна. Айж яах гэж асуусан чинь та тэд бидний идэг уулыг тоод бидний дээгүүр тэр нөгөө дэлбэрдэг гэдэг юм чинь та нар унд юм байгаа биз дээ. Нутгийн тэр хөгжүүлээс иччихсэн шүү дээ бас. Нэ сан байгаа биз. Юулын чинь 76 гэдэг чинь 24-тэй байсан юм уу та. Ялангуяа одоо сүүлийн үед бол нөгөө ковидын үед нөгөө цахилгаан дулааны бүхэн урнаас нэг бол ер нь ард түмч харин сайн мэдчихэж шүү. Их мундаг мэдж байгаа юм. Одоо сая жишээлх юм бол урж төрхөн энэ нөгөө халах голын музейн эрхлэгч Мегмар Сүрэнгүй тэнд сайхан тэр хөшиг тайлбарлаж байна. Фэйсбүүкээр явуулж байна л дээ. Тэгсэн чинь тэнд бол нөгөө хөшөөг тайлбарлахын тулд тэр чигтээ эрдэнтэйг магтаж байгаа юм байхгүй. Тэр бол над ёстой сайхан санагдсан. За энэ одоо хэний хөшөө ямар одоо метадаар бүтсэн гэсэн зэс гэсэн. Зэс хаанаас гарсан? Эрдэнтээс гарсан. Тэгэл эрдэнэт бол ийм сайхан хөшөө босхоос гадна ковидын үед та нарын чинь одоо тэр дулаан цахилгаан бүх юм биш хагасан мэдж байгаа биз энэ тэргээл. Тэгээд тэр тийм усууч чинь бол биднээс илүү эрдэнэтэй гэдэг хэлээ явж чаддаг ба шүү дээ. Ер нь эрдэнэтэйг бол муу хэлтэй хүн байдаг юм Монгол байхгүй шүү дээ. Яагаад гэвэл уянтай газар, сайхан газар, азтай гэдэг талаар нэр нөхөөс биш одоо тийм ээ. Азтай байл явах. Яагаад гэвэл 76 онд ирэхэд биш үү. 73 оноос эхлээд гэрээ хийж эхлээд 78 9 оноос эхлээд эрдэнэтэд ажиллаж гэрээ хийж ирсэн байлээ шүү дээ. Тэрнээс өмнөх би чинь 69 он төгссөн, 70 он төгссөн чинь тэр үеийнхэн бол тийм гэрээ мэрээ тийм байхгүй байгаа. Тэгээд 76 онд хурж ирэхэд бол тэр эрдэнэт рүү явуулсан тугасууд нэг тийм яригддаг байсан. Тэгээ би өөр зүтгэжээж эрдэнэт рүү заавал явна гэж авсан шинд яасан байхгүй. Түүнээс биш тэр хавьд юм нэг Монголын бус урахад бол явчихад байсан байл. Эрдэнэт хөшөө болоогүй гэдэг байдлаар хандж байсан байхгүй тэр үед. Мэрж таажлын хэрэгтэй сургалтын төв 75 онд байгуулагдсан. Надаас 1 жилийн өмнө байгуулагдсан. Энд багшлнаа.
Тэгээд зэрэг би хацтай байгууч тун хацтай. Тэгээд энэ тэр 78 оны 12 дугаар сарын 14 онд баяжуулахын машины конопыг ажиллуулж эхлэв. Конвейерын машины конопыг ажиллуулж эхлэв. Тэн дээр нэг 76-аас 78 онд сургасан хэдэн нөхдөөч очиж зогсож байсан байгаа шүү дээ. Хацтай байгууч. Баяждаг яа тий. Ёо ажил амьдралын туршлагатай болж байгаа. Эрүүлтэй болж байгаа, нүр хүүхдтэй болсон. За тэгээд найз нөхөд өнөөдөр Эрдэнэт хотод бол одоо яг хоо жоохон хэтрүүлж өнгөрч хэлэхэд бол Эрдэнэтийн одоо нохооч намайг андахгүй гэдэг шиг юм яриа шүү дээ. 29 жил. Яг нийтдээ 35 жил би өдөр одоо Эрдэнэт ажилласан. 2 жил намын дээд сургууль суралцсан. Нэг 3-4 жилийн сахиргаа намын хоронд ажилласан. Бус нь бол тэр чигтэй энэ үйлдвэрт. Тэгэхээр бол яг миний хувьд бол үндсэндээ бол бахарх юмтай эстонэр юу гэдэг лээ. Эргээд харахад бол гомдох юмгүй гэдэг ч юм уу. Цагаан мөртэй байлаа гэдэг шиг л юм ярих юм. Одоо манай ерөнхий инженер одоо Батмөнхөө байна. За тэгээд тэр Батмөнхөө ангийнхаа чинь нэвчлэн дандаа мастер бригадын дарга тэргүүлэх инженерээр төгсөөд явж байна. За Батлуутан маань одоо тэгээ өнөөдөр Батлан болгоно юмс. Ботгоор орох хөөцөлдсөн. Тэгэхдээ яг одоо тэр ажлыг эрхэлж байгаа одоогийн залуучуудын одоо яадаг юм одоо туршлагын юм уу дутууд улмыгийнээс болоод бүтээгөө. Түүнээс биш Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн хойгоор бид нэр хөөцөлсөөр хагаад алтан марк гаргуулсан. За 78 онд тухайн үед бол тэр засгийн буйнаар бол 78 оны Эрдэнэт үйлдвэр гэсэн марк та. Хоёр дахь нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн марк. Гурав дахь нь 50 жилээр марк гаргана гэд. Уг нь тамгийн газар энэ төр сайхан дэмжээд ингээд талдаас хөөцөлсөн байхгүй юу. Тэгээд нөгөө үнэт цаасны газар маркны газар ажиллаж байгаа залуучуудын одоо хойрог гэдэг хинэггүй байдлаас тэр хоцорсон. Тэгэхдээ тэд нар маань зүгээр байхгүй. За бид нар өөрсдөө хэмжээнд одоо сайхан гоё сайхан одоо ээж захидал альбом энэ төр гаргана гэдэг. Яг одоо үнэт цаасны хэмжээнд шүү дээ. Үнэт цаасны хэмжээнд гаргана гэж хэлвэлээ. Түүнээс биш уг нь бол марк гэдэг чинь бол тэр нэг түүхийн дурсгал зүйл болдгийн хувьд бол ерөөсөө уг нь хэрэгтэй байсан шүү дээ. Тэгээд ч юм яах вэ? Уг нь манай тамгийн газрын дараа одоогийн залуучууд бол дэмжсэн байхгүй. Тэгээд ихэнх үедээ бол нэг марк гэдэг чинь бол одоо бол төдийл нэх олон хүн ойлгохгүй шүү дээ. Жохон ойлгохгүйсэн сүүлдээ бүр ойлгодог болоод ийм байгаа. Тэгтээ бол ямар ч байсан Эрдэнэт хотын талаар 50 жилийн түүхийн талаар 50 жилийн ойн талаар 50 жилийн хугацаанд олсон ололт амжилтын талаар дурсгаж үлдээх юмтай бол ямар ч байсан юм янз бүрийн талаар үлдэнэ. Номч үлдэнэ, киноч үлдэнэ, баримтчинд бүх юм. Тэр бүгд нь бол чадах чинээгээр би оролцоод яваад байгаа шүү харин харж гэж. Чалууны үлдэхтэй барихгүй. Үер нь олон байлгүй байх хоёр. Өдөрт нэг 10,000 одоо юу алхах тийм юу одоо инженер зөвлөдөө шүү дээ. 10,000 бол би наацхаас бол миний хувьд бол хэтрүүлчихдэг л болохоос биш. Хэтрүүлээд заримдаа жоохон амар шүү дээ. Энэ Эрдэнэтийн 50 жилийн босгондор бид энэ Эрдэнэтийн бүтээн байгуулалтанд гол хүчин зүйл юу вэ гэдэг тал дээр та нар бодооч хэлэх гэж байгаа. За мэдээж ин хэрэг тухайн үеийн хоёр засгийн газрын одоо өтөр засгийн бодлогын төвшин тул маш сайн ажилласан гэж үзнэ. Гэхдээ гол юу бол ерөөсөд энэ хоёр зүйл дээр л ярих гэж байгаа. Чөгшөөдөг хүний удирдсан мед молибден барилгын удирдах газрын тэдний харьяанд ажилласан 15,000 зөвлөлтийн мэргэжилтнүүдийн тийм ээ.
Нэг талаас. Энэ бол ерөөсө хамаг гол хүч. Нөгөө талаас хоёр орны найрамд тэр хоёр энэ бүтээн байгуулалтыг удирдах хүмүүсийг ураад нь дуудаж хамтран ажиллаж хамтран бүтээх бүх үйл бол энэ найрамд нийгэмлэг гүйцэтгэсэн үүрэг бол асар их. Энэ найрамд бол зүгээр нэг юм хамтраад бүтээхийн тулд биш. Ирээс хажууд нь бол амьдрал сургаж энийг тааш нь авч явах бүх юм сурж байсан баг тийм ээ. Халамжийн хүмүүжил хөдөлгөөн. Тухайн дэржсэн зөвлөлтийн мэргэжилт 2 жилээр ярьжсэн. 2 жилийн эрэхтэй буцахтаа орондоо ажиллах монгол хүнд мэргэжлийн эзэмшил болсон. За нөгөө талаар бол манай 18 аймаг одоо ингэ зөндөө өсөрж эдгээр чинь хурцж бүгд дандаа зөвлөлтийн мэргэжилтнүүд дандаа багшаар юу одоо яжсэн. Нийгэмсүүд маш хурдан сурж байсан. Тэгээд яг баг Монголын бүх хүмүүс бол үндсэндээ бол монгол зөвлөлтөнд нарийн гишүүн байсан шүү дээ. Ер нь. Тэгэхээр хамт олноор гишүүн болно гэдэг тийм хөдөлгөөн бол газар газ. Тэр дотор Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтийнхэн бол тэр чигээрийг болж яасан. Тэгээд тэр хүчээр нэг хамт олонны дунд тийм үү. Тэр барилга байгууллагын сайн ажиллахын тулд мэргэжлийн төргийн эзэмшихийн тулд энэ хотойгоо сайхан хөгжүүлэхийн тулд гээд бүх ажлыг бол тэр найрамдын нийгэмлэг бүгдийн зангид зохицсон байгуулдаг гэсэн. Нэг хамт олонны тэр бүх ажлыг бол энэ нийгэмлэг гүйцэтгэжсэн байна. 78 оноос 81 82 он гараад монголчууд ажил сураад ингээд нэг соёл сураад ингээд хурж ирсэн чинь 81 82 онд ээжит томилтоор ирж байгаа осууд хурж ирээд өөрийнхөө нэг технологи ойлгохгүй монголчуудаар заалгаж байсан. Заалгах яг уу монголчууд зааж өгч байсан. Тийм үе байсан шүү дээ. Тэгээд энэ халамжлалын хүмүүжил хөдөлгөөн гэж ихэнх үед нэг эхний 1-2 жил бол дандаа зөвлөлтийнхэн мэргэжилтнүүд халамжлалын хүмүүжүүлэгч монголчууд сурагч тэгээд тэргүүний сурагч тэргүүний халамжлалын хүмүүжүүлэгч би энэ ажлыг бас 2 жил хийсэн шүү дээ бас шалгаруулдаг байсан. Тэгэхээр энэ бол яах вэ зэрэг чинь тэр төрөв чинь тэр зөвлөлтийн одоо шилдэг мэргэжилтнүүдийн хүчээр монголчууд бол тэгж төргөн өсөж өндөөш суурч тийм ээ. Тийм учраас энэ Эрдэнэт чинь олон жилийн турш цэвэр цэмцгэр байгаа гэдэг. Эрдэнэтийн одоо энэ зохион байгуулалт бүтцэл бол энэ хэвээрээ байсан бол их сайхан байгаа байдал. Энэ бүгд чинь бол архитектурын шийдэл тийм үү? Сонголт, технологийн шийдэл энэ төр бол тухайн үеийн зөвлөлтийн хамгийн шилдэг юм ирүүлж ирсэн байхгүй юу? Тэгэхээр бид нар бол азтай хүмүүс л гэж одоо өөрснөө үзгээс байгаа байхгүй. Эрдэнэтийн энэ 50 жилийн ой бол үнсгээр бол онцгой 50 жил байх ёстой гэж бодож байгаа. Тэгээд энд амьдарч одоо байсан Эрдэнэтийг бүтээн байгуулсан хүмүүсийн өөр ач нар хойш үе одоо бид та бид цаашдаа бол энэ хотоо улам сайхан хөгжүүлж улам одоо өндөр түвшинд байлгаж ингэж л одоо хөгжүүлэх ёстой. Тэгээд энэ баярын мэндийг бол дахин дэвшүүлж сайхан одоо баярлаж сайхан яхасаа гадна хамгийн гол нь энийг яаж сайхан хөгжүүлэх вэ? Яаж одоо энийгээс авч явах вэ? Яаж улам хөгжүүлэх вэ тийм ээ? Гэдэг талаас одоо бодож одоо баярласаа гэж одоо хүсэж байна. Сайн сайхныг хүсье. Эрдэнэт маань одоо улам өнгөтэй өөтөө үлгэршээ одоо сайхан одоо хөгжөөсэй гэж хүсэнтэй. Түмний нэг зөвлөл контент